Сайн байцгаана уу? Чимка байна. Өнөөдрийн бичлэг тавтай байрал. За би өнөөдөр бичлэгээ ажилласаа буюу өөрийнхөө ажилтг эмнэлэг дээрээсээ эхлүүлж байна. За ямар бичлэг хийж байгаа вэ гэхлээр та нар гарчгаас маань харсан байвал би хараа тэглэх хаалганд орох гэж байгаа. Одоо амар гоё юм дагдaltaй. 10 жил байхдаа болохоор миний хараа болохоор нэг амар муу гэж би өөрөөс боддог байсан. Би шил эднэр бол зүүж байгаагүй багасаа өөрийгөө хараа сайтай гайгүй гэж бодоод яваад байдаг гэсэн аахгүй юу. Тэгээ би Солонгост ирээд миний хараа ерөнхийдөө бол баг муудаж гисэн надад бүр амар мэдрэгдсэн. Яагаад вэ гэхээр урд байгаа юмнууд ингээд харагдахад гэсэндээ маш их бүрлзээд тэгээ юмнууд ингээд давхцаж харагдах ч юм уу. Тэгээл ингээд гадуур гарахаар ингээд бүх юмнууд ингээд бүсгэр харагддаг болж эхэлсэн. За тэгэнгүүтлээ би шилний газар ч өөртөө шил тааруулсан байхгүй юу. Тэгээ шил тааруулахад миний хасах хоёртой гарч исэн юм а. Тэгээд ямар ч шил тааруулаад би тэр шилээ ингээд зүүсэн чинь би нэг өмнө шил зөөж байгаагүй болохоор надад ингээд бүр амар духгүй мэдрэмж амар төрөөд миний ингээд толгоо өвдөө дотор мухаараад ингээд шилний хоёр талын бидэн штэ тэр хэсгэрийнх юм бол толгоо ингээд барьсан мэдрэмж төрж мөрөөд тэгээд би ерөөсөө шил зүүх амар дургүй байсан. Тэгээ би хаяа хичээлд явахтаа л ерөнхийдөө зүүдэг. За тэгтээ ихэвчлэн бол би харааны линз зүүдэг гэсэн. Харааны линз зүгээд тэгээд одоо гадуур гарахтаа ч юм уу хичээл хүн амттай болцоо линз амир их зүдэг гэсэн. Тэгээ линз зүхээр бас надад амар тухгүй байдаг гэсэн. Яагаад вэ гэхээр нүд амар хурааштай. Тэгээд нүдэн дотор ингээ юм орсон юм шиг амар аргаж өвддөг. Тэгээ нүд амар их улаадаг. Тэгээ бас ингээд ийш тийш харахаар ингээ гинт бүрлж заал зүгээр болох ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж тэр надад линзтэй явах бүр амар хэцүү байсан. Гэтэ одоо харахгүй байснаас л тэргээл гадуур гарахтаа линз зүгээл амар яваад байдаг гэсэн аахгүй юу? За тэгэл би одоо хараа тэглэх хаалга байд юм байна гэдгийг одоогоос нэг жил гарны өмнө бол мэдэж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд за тэ нэг өдөр би хараагаа тэлүүлэндээ за гоё линз зөөхгүй нүдний шилцэхгүй гоё юм да гэл тэгэл хүмүүсийн ингээд орчныг ч гэсэн хардаг гэсэн. Тэгэл би ч гэсэн орох юмсан гэж амар боддог гэсэн. Тэгээ би өөрөө одоо нүдний эмнэлэгт ажиллаад тэгээ одоо энэ хаалгыг авахар болсондоо бүр амар баяртай байна. Ямар хаалганд орох байгаа гэхээр та нарын мэдэж байгаачлан нэгдүгээр үеийн ласик гэсэн хаалга байгаа. Одоо хоёрдугаар үеийн лашик гэсэн хаалга байгаа. За тэгээ сүүл гарч ирсэн Smile лашик гэж байгаа. Тэгээ бас Control лашик гэсэн хаалганууд ерөнхийдөө бол байдаг. За хаалгануудын ялгаанууд нь мэдээж байгаа. За ямар ялгаатай вэ гэхлээр нэгдүгээр үе хоёрдугаар үе нь болохоор хэр хурдан идэхээрээ бас ялгаатай. Тухайн хүнд тохирохгүйг нь бас шийддэг байгаа. Одоо миний нүдэнд лашик гэсэн хаалгаа тохирно гэсэн ойлголт бол байхгүй. Яагаад вэ гэхээр миний эвлэгийн зузаан нэмгнээс шалтгаалж энэ хаалгаа ерөнхийдөө бол хийхдэггүй шийддэг байхгүй. Тэгэхээр хамгийн эхлээд чухал зүйл нь болохоор та нарын нэгт хийх зүйл нь болохоор нүдний нарийн цог шинжилгээнд орох хэрэгтэй байдаг. Энэ шинжилгээнд орсноор одоо миний нүдний байдал ямар байгаагаа мэдчихэд ямар хаалгаа тохирохоо тэр шинжилгээний хариугаар мэдэж авдаг гэсэн байгаа. За тэгээ би шинжилгээнд орсон байгаа. Тэгсэн чинь надад болохоор лашик гэсэн хаалгаа тохиромжтой байна гэж хэлсэн. За лашик гэсэн хаалгаа нь болохоор маш хурдан идэгдэх хаалгаа байгаа. Тэгээ энэ хаалгааг өнөөдөр хэллэхэд маргаашнаас ажилдаа ороо явж болно. Оройдоо 90 таараа ороод маргаашнаас 100 таараа ордог ийм хурдан идэгдэх хаалгаа байгаа. За тэгэнгүүтлээ би энэ хаалгааг бол сарын өмнө хэлхийгээ төлөвлөсөн байсан чинь за манай эмгээс болохоор надад одоо шинэ хаалгаа орж ирнэ. Сүүлийн үеийн 3D амар гоё хаалгаа орж ирнэ. Чи хүлээж чи энийг дор гэдэг. Тэгээд би сар хүлээж байгаа хаалганд орохоор болсон. За энэ хаалганы ямар хаалгаа вэ гэхлээр та нарт тавчхан тайлбарлая. Энэ Personal Eyes гэсэн лашик гэсэн хаалгаа байгаа. Бас ласик гэсэн хаалгаанууд байдаг. За энэ нь болохоор одоо энэ хувцас өмссөн байгаа. Энэ болохоор яг надад миний биений тохирсон одоо хувцсыг хийж өгдөгтэй адилхан миний нүдэнд тохирсон хаалгааг хийж өгнө гэсэн. Тэгэхээр одоо миний биенд таарсан хувцсыг маань би л өмсөж чадна, өөр хүн өмсөж чадахгүй шүү дээ. Яг тийм утгатайгаар миний нүдэнд хийсэн хаалга надад л тохирно, өөр хүнд ерөөсө тохирохгүй. Тэгээ хүн болгоны хурууныхээ өөр байдагтай адилхан нүд болгон өөр байдаг гэж үздэг. Тийм болохоор энэ хаалгаа маань нүдийг одоо 3D-гээр шинжилнэ гэсэн. Одоо нүдний эвлэг бүрхөвч, болор гэх мэтчлэнийг бүгдийг нь ингэж 3D-гээр шинжилж үзээд тэгээд энэ хаалгааг хийгддэг байгаа. За энэ хаалгааг хийгдэх юм бол хараа маш хурдан орно гэсэн. За тэгээд энэ хаалгаа нь болохоор сүүлийн үеийн энэ X500 гэсэн энэ төхөөрөмж байдаг эмнэлэгт хийгддэг. За энэ нь болохоор манай эмнэлэгт байдаг болохоор энийг оруулж ирсэн байгаа. Энэ болохоор Солонгост ердөө 3 эмнэлэгт одоо хийгдэж байгаа. Нэг нь манай эмнэлэг байгаа. Тэгээд би энэ хаалганд орохоор болсон. За тэгээд би өнөөдөр өглөө бол ажилдаа ингэ ирсэн байгаа. Тэгээд өглөөдөө би бол ажилчаад өдөр нь хаалгандаа орохоор болсон байгаа. Өдөрт хараад өдөрт би 2-ын үед хаалгандаа орон хаалганд орохоос өмнө ихлэ шинжилгээнд орон, зөвлөгөөнд орон, эмчтэй хөдөлгөөн гэсээр хагаад баг хаалгандаа 4-5 үед орох гэж бодчих.
За тэгээ одоо би та нартай нүдний нарийн шинжилгээнд ороод тэгээд эмчтэй үзүүлээд тэгээ зөвлөгөө аваад хаалганд орж байгаа ихэнх бүх үйл явдлуудаа ингээд гоё үзүүлээ. Та нар маань бичлэгийн маань дуустал нь үзээрэй. За тэгээ бас хаалганд орсны дараа 2 цагийн дараа, 3 цагийн дараа, 4 цагийн дараа миний хараа хэр орж ийн гэдгийг та нартай бүр нэгт бүр сайн тайлбарлаж өгье. Тэгээ маргааш нь бас ямар байна, тэрний маргааш нь ямар байна гэх мэтчлэгийг би бүр та нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгье гэж бодож байна. Та нар маань тэгээд энэ бичлэгийг маань үзээд надаас асуух зүйл байх юм бол хараа тэлтэй холбоотой асуух зүйл байх юм бол доор комент хэсэгт үлдээгээрэй. Бас манай пэйж утас руу холбогдож болно шүү. Тэгээд бас нэг гоё мэдээд дуулгахад миний бичлэгийг үзээд тэгээд манай пэйж утастай холбогдож байгаа ярьж байгаа бүх хүмүүстээ энэ сард нүдний нарийн цог шинжилгээ маань үн төлбөргүй хийдэж байгаа. Тийм учраас та нар маань энэ пэйж руу холбогдоод энэ гарч байгаа утас руу бас холбогдоод эртгэн цаг авч бүртгүүлээрэй. За энэ нарийн цог шинжилгээнд орох юм бол мэдээж нүдний бүх талаас нь шинжилгээ хийж өгнө гэсэн үг. Тэгээ хараагийн чинь бас шалган эмчтэй уулзсан. Тэгээд өөртөө ямар хаалгаа тохирохыг мэдэж авч болно. Миний нүдний байдал ямар байгааг мэдэж авч болно. Нүд маш их хураачдаг бол тэрний эсрэг эмчилгээ гэсэн авах боломжтой. Ийм гоё том боломжийг та нартай олгож байгаа. Тийм учраас та нар маань алдалгүй гяс бүртгүүлээд аваарай гэж хэлье. Тэгээд өнөөдөр энэ 12 сараас хийгдэж эхэлж байгаа энэ Personal Eyes Lash гэсэн хаалганд ороод ямар байгааг та нартай хэлье. Тэгээ энийг хүмүүс бүр амар гоё гэсэн. Тэгээд энэ хаалганд ороод та нарт ямар байгааг хэлж өгье. Та нар маань бас миний бичлэгийг үзээд бидний нарийн цог шинжилгээнд ороод энэ хаалга тохиромжтой гэх юм бол энэ хаалганд заавал ороорой гэж хэлмээрээ. За тэгээ хэдүүлээ. Одоо хаалганд орохоор явцгаая. Би нэг хаалганд орсон хүмүүсийг харсаар байгаа гэсэн юм яасан. Нэг амар сандрахгүй байгаа. Нэг амар сандрахгүй байгаа. Гэтэ амар догдолж гин гээд хаалганд орсны дараа миний хараа хэр сайжрах гэдгээс амар догдолж гин. За тэгээ бичлэгээ дуустал нь үзээрэй. Хаалганд амжилт хүсье, сайн болоосай. 면이랑 우리는 강남 뒤에 있는 수정제 두께, 앞두께, 뒤두께 그리고 안주장까지 다 측정을 해요. 그래서 매치는 그 경로를 이미 3D로 안구 모형을 만들어서 시뮬레이션을 해요. 2시간마다 한 번씩 그리고 내일부터는 하루에 4번 넣으시면 돼요. 한 방울씩. 그리고 인공 눈물은 오늘 그 느낌 느껴보고 싶었어요. 이제 직접 하시니까 화장실한테 더 확신 있게만 할 수 있겠네요. 그리고 우리 좀 바로 진행하는 내용을 아직하시는 거 맞으실까요? 맞아요. 해보실게요. 내려가서 원장님 진료 한번 보고 이제 수술하고 씻기고 하니까 아무래도 감각이 좀 부어서 붓기 때문에 좀 뿌옇게 보이는데 나도 라식 바라보지는 뿌옇게 보이는 게 안 뒤tin 것처럼 보이는데 시간이 좀 고생했어요? Хаалгаанд ороод одоо яг 8 цаг 12 минут болж юм. Тэгээ би гэрийн хавталчихсан байхгүй юу?
Замын одоо цаана харагдаж байгаа тэр бичиг шүү дээ. Өмнө нь одоо юу харагддаг байсан дээ. Энэ урталд байгаа энэ бичгнүүд харагддаг байсан. Тэгсэн чинь сая би ингээд зүгээр шилээ ингээд нөгөө нэг гэлбад харна шил зүгээр ингээд тайлаарсан чинь одоо тэр бичиг хүртэл ингээд харагдаж ийн гэж боддоо. Одоо би хагалгаа хийлгээд 3 цаг болсон байгаа байхгүй юу? Тэгэхэд хараа маань амар сайн мэдэгдэж байна. Тэгээ ингээд сая шилж үзээсэхгүй. Тэгээд хараа маань бол маш орсон юм байна юм шиг байна. Тэгээд ингээд идгээд идэхлээрээ бүр сайн орно гэсэн. За гэртээ ирсэн байна. Тэгээ сая хэлсэнчлэн гадаа байгаа тэр замын цанаагаа бичгийг харж чадчихээн. Одоо болохоор цаг 28 минут болж байна. Би хаалганаас гарч ирэхэд яг 5:30 болж байсан. 6:30 7:30 8:30 гэхээр 3 цагийн дотор замын цаадлын байгаа бичгийг харж байна гэж чинь маш сайн харж байна гэсэн үг. Эмнэлэг тагалгаанд орох юм бол ийм нүдний тусаалга тэгээ энэ орой унтах шил ахгүй орой унтахын шилэг заавал зүүж унтах хэрэгтэй. Тэгээд нэрийн маань ингээд өнгөө өгчдөг байгаа. Бас хиймэл юмс ингээд өгчдөг. Тэгээ энэ болохоор ийм яаж зааврын ингээд бас өгчдөг. Өнөөдөртөө анхаарах зүйл нь болохоор утас их үзэж болохгүй. Тэгээд өнөөдөр унтахтаа өдрийн унтлага хийж болохгүй. Тэгээд нүдээ нухаж болохгүй, нүдэндээ ус өр гэж болохгүй гэхлээр хагалгаанд орсон яг өнөөдөртөө л нүрэндээ ус өр гэж болохгүй. Усанд орохоор л хүзөөнөөс доош усанд орох хэрэгтэй. Тэгээд нүрээ болохоор зүгээр одоо будаггүй ам чинь энэ доотлын энэ дээдлийг зүгээр арчхад болно гэсэн үг. Тэгээд нүрээ бодох нь болохоор маргаашнаас нь зүгээр арьсаа бодож олно. Нүдээ бодох нь 7 хоногийн дараанаас. Тэгээ үсээ бодох нь болохоор сарын дараанаас. Тэгээ арих тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. 7 хоног ингээд бол хориглох хэрэгтэй байдаг. Эмний зааврууд нь ингээд бичээд өгсөн байгаа. Тэгээ өнөөдөр миний хийлгсэн хагалгаа болохоор сүүлийн үед гарч ирсэн энэ Posner Eyes гэдэг 3D энэ хагалгаа яг миний нүдэнд тохирсон. Миний нүдийг бүр ингээд 3D-гээр шинжилээд яг миний нүдэнд л таарсан хагалгаа хийж өгнө гэсэн ийм хагалгаа байгаа. За тэгээд дахиад байжгаад та нартай 2 цагийн дараа ямар болохыг харуулъя. За одоо цаг 10 цаг 2 минут болж байна. Хаалгаанда би хаалганаас гарч ирээд 5:30 болж исэн. За тэгээ хаалганаас гарч ирээд нэг 10 минутын дараа 5:40 50 үед дахиад хараагаа шалгуулахад хоёр нүдэрээ зэрэг харахад бол 0.1-тэй харж исэн. Гэтэ бас хаалгаанд ороод удааг байсан болохоор нүд ингээ жоохон бүрсгэр харагдчихсэн. Гэтэ 1.1-тэй харж байгаа гэдэг чинь бол маш сайн. Хаалгаанд ороод 10 минутын дараа шууд харна гэдэг чинь бол маш сайн харж байгаа гэсэн. Ерөнхийдөө зүгээр энгийн лашиг хаалгаа нь болохоор орой дээр хувьтай болоод маргааш 100% болдог байхгүй. Тэгэхэд минийх бол 10-20 минутын дараа шууд 100% болсон гэсэн байгаа. Тэгээ хаалгаанаас хойшоо би гэртээ ирээд ингээд гэрийн ханд дэдлээс сая та нарт харуулсан уртлын тэр цаатлын урд бичиг хүртэл надад харагдчихсэн. Өмнө нь болохоор ерөөсөө бичиг тэгж харагддаг байсан. Баг юу ч харагддаг байсан байхгүй. Тэгээд бас гэрийнхэн цонхоор харахад ингээд бүх юм харагдаад амар гоё яан. Тэгээ одоо ямар мэдрэмж төрж байгаа вэ гэхлээр хаалгаан нарсны дараагаас нүдэн дотор сормоос орохоор тор төвддөг мэдрэмж төрж байгаа. Тэгээд тэр маань одоо багаар ингээд гайг олж эхэлж байна. Тэгээ нойр бас амар хөрсөн. Нүд ингээ их амилтад тест нь хаалганы дараа 1-2 цагийн дотор. Тэгээд одоо торсон мэдрэмж нь болохоор саяхан ботход арай багассан баг. Хаалганы өдрөө юу анхаарах вэ гэхээр нүдэндээ ус оруулж болохгүй, нүдээ нухаж болохгүй, тэгээд өдрийн унтлага хийж болохгүй. Энэ гурыг айгүй их анхааруулдаг. Тэгээд ашиг хаалга нь болохоор маш хурдан идэгдэг болохоор өнөөдөр хэлчихэх юм бол маргаашнаас эхлээд ажил төрөлдөө яваад иж болно гэсэн. Тэгээд өнөөдөр хамгийн бас чухал зүйл нь юу гэхээр өнөөдөр унтахтаа нэг өдөр энэ шилийг зүүж унтах хэрэгтэй. Энэ шилийг зүүж унтах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хүн унтчих та нөгөө нэг мэдхгүй нүдээ нухах ч юм уу эсвэл хажуу тишээ хөрвийж жаад нүдээ нөгөө нэг жоох ингээд дэрэндээ үрэх ч юм уу тиймэрхүү байдал болдог учраас өнөөдөр нүдээ хамгаалах хэрэгтэй. Зүгээр энгийн лашиг гэдэг хагалгаач нь ч гэсэндээ хараа маш хурдан ордог байхгүй юу? Өнөөдөр тэгэл хийхэд орой дээр маргаас өвтэй гэсэн шүү дээ. Энэ хаалгалгаараа тэрийг бүр ингээд апгрейд одоо хийсэн тийм хаалгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хаалганы дараа маш хурдан хараа орно гэсэн үг. За одоо би яг гэрийн хурд гараад хараагаа сайжирснаа та нарт ярих гээд. За энэ манай гэрээс гарангуут энэ уртл ингээд зам дээр баахан бичмнүүд агаад энэ өмнө нь ерөөсөө ингэж харагддаг байсан байхгүй юу? Эдгээр ч гэсэн энэ байгаа бичмнүүд ч гэсэн ерөнхийдөө л харагддаг байсан юм. Минут амар муу байсан ер нь бүрлцгэр амар ингээ бүрсгэр юу ч харахгүй
гуурдагаа юм харна л та. Гэтэ одоо л надаа бүр тэр цаана одоо тэр нэг хүн алхаж байгаад тэнд байгаа бичиг хүртэл ингээ харагдчих. За би болохоор энэ тал руу ингэж яваад ажилдаа өглөө болгоо одоо явдаг гэсэн үг байхгүй. Би тэгээд одоо энэ та нарт сүүл төмөр явна гэсэн байгаад надад энэ бичиг биш тэгээд тэндээс юусаа харагддаггүйс байхгүй өмнө. Тэгсэн чи одоо бүр амар гоё харагдчихээн. Бас гоё юм нь юу гэж тэр замын цаана байгаа бичигнүүд хүртэл бүр амар тод харагдаж ингээ бодоо. Тэнд харах юм бол тэр чонгууд педар гэж бичсэн байгаад надад тэр замын цаанд байгаа юм ерөөсө харагддаггүй байсан. Бас тэр дээр нь штэ бүр хамгийн сонирхолтой заяа. Тэр дээр чамгууд камаа гэж бичсэн байгаад надад тэр бүр юу ч харагддаггүйсэн гэж бодоо. Зүгээр л нэг юм догоон улаан гэрэл ч юм уу. Тэгээ урд байгаа бичнүүдээ тэд нар бол бүр харагдахгүй заяа. 5 цаг болсон байхад бол хараа бол маш сайн орсон байна. Маргааш одоо бүр сайжрна гэсэн үг. Энэ яваа дагуулсаа сайжирдаг байхгүй. Тэгэхээр бүр миний хараа бол гоё юм. Юу гэртээ байж байгаа нөгөө нэг бичлэг бичгээр юу ч мэддэхгүй байх гэж одоо гарч ирээ та нартай ингээд ажилтны явдаг замынхаа ингээ юу хардсан бичгнүүд одоо ингээд шалгаж үзэх гоё тэгээд маш гоё харагдчих. Юм гоё харагдчих. Та нар манай эмэл дээр ирээд энэ хаалганд заавал ороорой. Хэвээ гоё мэн. Амар гоё. Би өөрийн юм гоё нэстэ хүмүүс бодоогүй. Маргааш өглөө та нар бидний хавьяагаар бас нэг тийм харахад үзье. Бай.